Хүн өөрийгөө нойр сайн даадаг гэж боддгоос үүдэн эрсдэлд орох тохиолдлууд гардаг. 2 секунд зүүрмэлгэд хорвоогийн хамаг сайхан бүхнээсээ салах аюултай учир алба хаагчид болцгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтэд уриалсан холын замд халуун кофе ууж яаралгүй явахыг уриалж унтваа нойрыг бүү бас аяник 3 том аймгийг холбосон Багнуурын замд хөдөлгөөнд оролцож байгаа жолоочч нарт сэрэмжлүүлгийг хүргэж халуун кофегоор дайллаа. Энэ үеэр зөрчил гаргасан жолоочдыг зогсоож торхоос илүүтэйгээр дахиж гаргасан зөрчлөө давтахгүй байх талаар анхааруулахыг зорьсон гэдгийг албаныхан хэлж байлаа. За одоо яг Улаанбаатар хотоос баруун чиглэл рүү өвөр хангаа говьалтай за увс чиглэлийн автозамууд дээр болохоор одоо жолооч нар маань урт замд явж байгаа үед ядарсан эсвэл зүрмэссэн үед зогсож амрах боломжтой амралтын одоо цаадыг бий болгосон. Энэ юу гэх юм бол одоо автозамаас хажуут руугаа зорчих тусгаарсан хэсэгтэр одоо 0 хогийн савтай ч юм уу тиймэрхүү байдлаар тухайн автомашинтай зогсоод одоо тэн дээр 10 минут 20 минут амраад алжаа тайлах боломжтой тийм төр зогсоолуудыг бий болгосон байна. Иймд та ядарсан үедээ зайлшгүй тээврийн хэрэгсэл жолоодох шаардлага гарвал зогсож амрах шаардлагатай байдаг. Энэ заавал удаан хугацаагаар байх шаардлагагүй бөгөөд аюулгүй жолоодлого гэхэд мөн анхаарлын төвшинг сэргээхэд хэдхэн минут л хангалттай байдаг байна. Тэгвэл аюулгүй жолоодлогын нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор орон нутгийн замд нойр сэргээч дуут тохиог барьшуулжээ. Энэ тусгай дуут тохиог ажиллуулснаар бол зүрмэлэх, нойрмөлөх жолооч нараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч тусгай дуут тохиог бол тухайгаар ажиллуулж байгаа. Манай дүүргийн хувьд бол 9 сарын 15-ны өдөр энэ дүүргийн орон нутгийн гэмтгээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтөйгээ хамтарна. Тэгээ 2020 оны 9-р сард дүүргийн гэмтгээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтөйтэй хамтарна энэ нойр сэргээгч хийсэн байгаа. Энэ шөнийн цагт бол гэрэлтүүлэх хэрэгслийг яг заавар журмын дагуу хэрэгэлдэг. Ойрын гэрэлтийг холын гэрэлтийг ойрын гэрэлд шилжүүлэхээр хөлгөөнд оролцсноос гэрлийн гэлбанд орж зам тээврийн услах гарах нөхцөл шалтгаан бол шөнийн цагт ихээр гардаг. Ер нь бол шөнийн цагт хөлгөөнд оролцсон жолооч тав ихнийг бол хит ядарсан үед тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, удаан хугацаанд жолооны ард суусд хөлгөөнд оролцохгүй байхыг жолооч нараас уриалж байна. Цөөхөн монголчуудын амнаас зам тээврийн ослоос шалтгаалan эрсдэж байна. Хоногт гэхэд 1-2, бүр цаашлаад 3-4 үний зүрх цоглохоо болж байгаа нь харамсаад башгүй хэрэгэ. Тэгвэл эдгээр хүмүүсийн алтай амнаас дахиж бүү эрсдээсэ гэсэн үднэс зарим алба хаагчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд унтваа нойрыг бүү бас аяныг дэмжиж өөрсдийн санаачлагаараа нэгдэн ажиллаж байгаа талаар хэлж байлаа. Осол гэмтлийг одоо гарсан хойно биш гарахаас өмнө одоо урьдчилан сэргийлэх түүнээс одоо яаж зайлсхийх үү гэдэг талаар одоо энэ тээврийн цагдаагийн байгуул маань ажилдаг. Түүнд бид одоо туслах хүрээнд кофе болвол сэргээш нойрыг сэргээдэг, хүний цоглог болгодог ийм нөлөөтэй байдаг. Тэгээ тэр үүднээс одоо өнөөдөр энэ хүү арга хэмжээнд оролцож байна. Тэгээ нийт жолооч нартаа хандаж хэлэхэд нойрыг бүү бас унтваа. Жолооч та нойрмөглөх шахлаа гэсэн энэ үгний цаана ямар их аюул дагуулж болох талаар дахин нэг тунгааж үзээрэй. Иймд эргэн та нойрмогоор машин барьснаар зөвхөн та биш өөр олон хүний амнаас аюулд учрах өндөр эрсдэл үүсэж болохыг энэхүү мэдээгээрээ анхааруулж байна.